За, жиргал сайхан ерхий өргөөрөг Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд удирдлагын дамжуулахаар улсын хурлд оруулж ирж байна. Өчигдөр улсын хурлын бүтцийн байгууллага болох Монгол Ардын намын бүлэг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. За, өнөөдөр чуулганы нэг сургалтанд ингээд хэлэлцэж байна. За, ер нь одоо Монгол Улсын ерөнхий прокурорын хувьд бол одоо хариуцсан ажлаа өнгөрсөн 6 жил хэрхэн гүйцэтгэсэн, ажлынхаа үр дүн, ажлын туршлага, за мөн одоо төрийн ажлынх нь одоо гүйцэтгэл, хувийнхын ноён нурууг одоо харгалзан үзээд Монгол Улсын ерөнхийлөгч удирдлагын томилхын зүйтэй гэж үзэж энэхүү саналыг оруулж ирж байгаа. За энэ агуулгаар нь одоо дэмжиж байгаамаа. За 2019 онд томилогдсон 6 жил ажиллалаа. За энэ хугацаанд бол одоо төрийн хүний одоо хууль эрхлэлсэн үүргээ хангалттай биелүүлж одоо шударга ажилласан гэж харж байгаа. За 2017 онд прокурорын тухай хууль шинжилгээнд хариулагдаж батлагдсан. За энэ хуулиар бол прокурор дотроос одоо улсын ерөнхий прокурорыг томилдог ийм шин зохицуулалттай болсон юм байна. 2020 онд одоо батлагдсан энэ хуулиар бол одоо 10 жил мэргэжлэр ажилласан Монгол Улсын иргэнийг одоо ерөнхий прокурор томилох ийм зохицуулалттай байсан. Ийм учраас тухайн үед бол одоо нэг намын дарга хүртэл улсын ерөнхий прокурор томилогдох ийм одоо хэрэгцсэн боломж байсан. Тэр жагуулаараа томилогдоод ажиллаж байсан сая бүр өдөр жишүүн Тэмүүжин гишүүд бол ярьж байгаа. Ингээд мэргэжлийн хүн буюу одоо прокурор хүн одоо улсын ерөнхий прокурор түүний оролцоо томилогдох ийм боломжтой болоод анх томилогдсон хүн бол одоо жиргал сайхан ерөнхий прокурор. За одоо ингээд улиран томилогдох гэж байна. За энэ бол одоо ингээд мэргэжлийн хүн өөрөө тухайн байгууллага одоо удирдах ажиллах ийм одоо ийм боломж өргөцсөн. За 2019 онд ажлаа үдэж авснаас хойш бол бас амаргүй цаг үед болж бас олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Энэ ажиллах хугацаанд бас дунд нь бас энэ прокурорын хуульд өөрчлөлт оролдох хүртэл гарч ирсэн. Намайг хууль зүйн байгууллагын дараа ажиллаж байхад энэ прокурор гэдэг үгийг нь Монгол Улсын иргэн болгохыг солих гэсэн юм оролдог гарч хууль зүйн байгууллагын дээр хууль дагуулад хуучин энэ тогтолцоогоор санагалзаж одоо улс төрчийг томлох юм оролдлогыг бас хийж дагалдуулж орж ирж ирсэн. За энэ хуулийг бол одоо тухайн үед одоо хууль зүйн байгууллагын дээр одоо унгааж ирсэн одоо санагдаж байна. За ингээд олон одоо улс төрийн олон хүчин зүйлүүдийг бас давж одоо ажиллаад одоо ингээд улиран томилогдох харуунд орж ирж байна. За ингээд жиргал сайхан прокурорын хувьд бол ажлын туршлага, өөрийн зарчим, өөрийн одоо хувийнхаа ноён нуруугаар авал мэдээж одоо энэ байгууллагыг хангалттай ингээд болоод явж байгаа. Цаашид одоо 6 жил ажиллахдаа бас олон зүйл дээр бас одоо мандалаа ажиллах шаардлага байгаа. Би энэ дээр бас 2-3 зүйлийг хэлье гэж бодож байгаа юм. За энд одоо ер нь нэг бид нэг одоо эрүүл хэрэгцээ үүдний 2 зүйл байгаа. Энэ зөрчил энэ гэмт хэрэг хоёрынхаа нэг зааг ялгаа бол нэлээд бүдэрчээд байгаа. Энийг ер нь нэг тодорхой болох шаардлагатай байна. Зөрчилчин өөрөө бас яг энэ гэмтэргийн шинжийг агуулсан юм зөрчлүүд бас байгаа даа. За энийг их тодорхой болохгүй бол энэ холилдоод яваад байгааг нэг илүү их тодорхой болох шаардлага байгаа. Энэ дээр бол манай прокурорын байгууллага их тодорхой ажилламаар байна. Зөрчилчин өөрөө явсаар байгаад өөрөө гэмтэргийн одоо гэмтэрэг болохын том шалтгаан болдог. Зөрчил давтагдаад яваад байдаг гэмтэрэг үндэс болдог. Энийг нэг тодорхой болох шаардлага байна гэдэг бас танд бас хэлэх гэсэн юм. За энийг бол үл томсорч болох зүйл шүү. Энэ дээр бас акцгараа гэж бодлож байна. За эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаас гадна үүний одоо гэмтэр гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлах энэ ажил дээр бас манай олон гишүүд. За нэмэлт 1 минут өгье. Энэ гэмтэргийн шалтгаан нөхцөл судлах энэ ажил дээр бол одоо мэдээж одоо хүрээлэн байгаа. Энэ чиглэлээр бол тодорхой одоо улсын төсөв их хурлаас бас анхаарад олон чиглэлээр бол ахиц гаргаж энэ ажлаа бас өндөр түвшинд гаргах шаардлага байгаа. Энэ дээр бол одоо олон чиглэлээр хамтран ажиллах шаардлага байгаа. За шинэ төрлийн гэмтэргүүд буюу одоо энэ цахим луур, за энэ хар тамхитай холбоотой нас бодлого, хүний наймаа гэдэг энэ чиглэлээр бол онцгойлон анхаарах одоо зайлшгүй шаардлага байна. Энэ чиглэлээр бас манай прокурорын байгууллага одоо онцгойлон анхаарах шаардлага байна. За энэ хар тамхины асуудал бол нэлээд одоо хүндрэлтэй байдал төрсөн шүү. За 2030 он гэдэг хэрэглээ бол 40% гэсэн судалгаа гаргасан байж байгаа. За энэ чиглэлээр хууль зүйн байгууллагуудаа хамтарч одоо томоохон одоо үндэсний хэмжээний ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг бас одоо прокурорын байгууллагын нөхцөлтэй бас хэлье гэж бодож байна. За энэ чиглэлээр одоо
том хөтөлбөрүүдэд гаргаад цогц байдлаар энэ асуудлуудаа